За 19 оны 2 дугаар бодлого. За тэгэхээр хасах 1 3 гэдэг матрицыг 5 2 гэдэг матрицаар үржүүлэхэд за хариунд нь юу гарах вэ гэж байна. За тэгэхээр матрицыг бол хооронд нь үржүүлэхдээ за энд ABCD гэдэг матрицыг EFGH гэдэг матрицаар үржүүлсэн гэж бодъё. За тэгвэл энд үржүүлэхдээ бол за эндээс энэ мөрийг бол багнаар үржүүлдэг. Өөрөөр хэлбэл энэ элементийг энэ элементтэй үржүүлээд за A-ийг үржих нь E дээр нэмэх нь B-ийг үржих нь G тэгээд дараагийнх дээр нь болохоор A-ийг үржих нь F нэмэх нь B-ийг үржих нь H болох нь байна. За доотлолт нь бол C-ийг үржих нь E дээр нэмэх нь D-ийг үржих нь G харин энд бол C-ийг үржих нь F дээр нэмэх нь D-ийг үржих нь H гэж ингэж гарч ирдэг. За тэгэхээр энэ тохиолдолд одоо ингэж үржих юм бол энэ маань бол нэг хэмжээстэй матриц болох юм байна. 1 мөр 1 багантай. За энд бол 2 мөр 2 багантай байсан болохоор одоо 2 мөр 2 багантай ийм матриц гарч ирж байна. За энийг згээ буцаад цагаан болгож аваад үржүүлэх юм бол эхлээд энэ хоёрыг хооронд нь үржүүлнэ. За матрицын хаалтаа тавиад хасах 5 дээр нэмэх нь за энэ хоёрын хаалт гэхээр энд 6 за ингээд хооронд нь нэмэхээр 1 гэдэг ийм 1 мөр 1 багантай матриц гарч ирж байна.